Үзэгчдийн энэ орой амар амгалан гэлтгийн өнөөдөр болол 5 гаруй байгаа үзэгч та бүхэндээ үндэсний лотерейн цааш шинхэн тохирлыг явуулахад бэлэн болсон байна. Мэдээж та бүхэн Icon Ziggy-ийн болон үндэсний лотерейн Facebook-ийн албан ёсны хуудасаар бидний хүлээн авч үзэж байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд бидэнтэйгээ үргэлж хамтдаа байдаг үзэгч та бүхэндээ өнөөдрийнхээ 4D 6D 642 гэсэн 5 тоглолтыг явуулахад бэлэн болсон байна. Гагцхүү та тоглолт маань хэрхэн оролцох вэ гэхээр өөртөө хамгийн ойрхон байгаа байрлаж байгаа манай тасалбар борлуулах цэгүүдээс тасалбараа худалдан авч борлуулагчид өөрийн тоонуудаа бүглэж өгснөөр тоглолт маань оролцох бүрэн боломжтой байдаг юм шүү. Таны тохирлыг мэдээж бид даваа лав баасан гаригуудын 17 цаг 30 минутанд шууд та бүхэндээ хүргэдэг байлаа. За ингээд олон зүйл ярилцгүйгээр өнөөдрийнхээ тохирлыг эхлүүлээ. Мэдээж уламжлал ёсоор 4D-гээс эхлэх болно. За 4D маань бол дотроо 3 төрөлтэй үзэгчд маань сайн мэдэж байгаах 4D-ийн 1, 2, 3 дугаар зэрэг. За тэгэхээр 3 зэрэг бол дөрмийн хувьд бол адилхан. За харин гагцхүү гарч ирсэн 4 ширхэг бөмбөлийг яг дарааллын дагуу таасан тохиолдолд 500, 1000, 2000 дахин өөрийн тавьсан бацаагаа үржилж авдгаараа 3 тоглолт маань өөр байгаа. За ингээд үзэгчдэд дөрмийг тайлбарлаад яг одоо анх удаага үзэж байгаа үзэгчд маань яхан бол илүү сайн анхаарлаа хандуулаад ойлгоод авчаарай. Тэгээд дараагийн баасан гарагийн тохиоллоор бас нэг тоглоод оролдоод үзээрэй гэж та бүхэндээ зөвлөх байна. За ингээд өнөөдрийнхээ тохирлыг эхлэхийн өмнө шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий 40 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг орондоо цифрүүд маань 4 удаа давхцсан гэж та ойлгож болох юм. За тэгэхээр 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүй гарч ирэх 4 бөмбөлгийг та яг дарааллын дагуу таач чадсан тохиолдолд өөрийн тавьсан базаагаа 500 дахь өсгөж авах боломжийг 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол маань олгодог юм. За ингээд өнөөдрийнхээ 4 бөмбөлөг ямар бөмбөлөг гарч ирэхийг хамтдаа харцгаая. За шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгааг үзэгч та анзаарсан байх. Тэгэхээр 40 ширхэг бөмбөлгнөөс гарч ирэх 4 бөмбөлийг яг дарааллын дагуу тааж чадсан тохиолдолд өөрийн тавьсан бацаагаар 500 дахь өсгөж авах боломжтой гэсэн. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 7 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За эхний бөмбөлөгний дугаар 7. За хоёр дахь бөмбөлөг хамтдаа харцгаая. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа маань. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 5. 7 5 гэсэн хоёр бөмбөлөг гарч ирсэн байгаа. За 3 дахь бөмбөлөг маань гарч ирсэн. 3 дахь бөмбөлөгний дугаар 4. 3 дахь бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа юм шүү. За үзэгчдээ эргүүлээд харуулъя. 4 7 5 4 гэсэн 3 бөмбөлөг гарч ирсэн байгаа. За одоо сүүлийн бөмбөлөг буюу 4 дахь бөмбөлөгний дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. 4 дахь бөмбөлөгний дугаар 9. За үзэгч маань сайн хараарай. 9-ийн тооны дор зураастай байгаа. За тийм учраас 9-ийн тоо гэж харагдаж байгаа хаа. За ингээд 7 5 4 9 7 5 4 9 гэсэн 4 бөмбөлгийг гагцхүү та 4D-ийн 3 дугаар зэргийн тохирол дээр яг энэ дараалалаар нь тааж чадсан бол тавьсан бацаагаа 500 дахь өсгөж авч байгаа юм шүү. За үргэлжлүүлэн 4D-ийн 2 дугаар зэргийн тохирлыг одоо явуулгаална. За дөрмийн хувьд мөн яг адилхан шилэн хоргон 40 ширхэг бөмбөлөг байрлсан байгаа. За эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс санамсаргүй гарч ирэх 4 бөмбөлөг маань мөн яг дарааллын дагуу таарч байгаа тохиолдолд үзэгч та тавьсан бацаагаа 1000 дахь өсгөж авах боломжтой гэсэн үг юм. За энэ бол 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол байгаа. Ингээд үзэгчдээ амжилт хүсье. Шилэн хоргонд байрлаж байгаа эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс үзэгч та гарч ирэх 4 бөмбөлийг яг дарааллын дагуу тааж чадсанаар өөрийн тавьсан бацаагаа 1000 дахь өсгөж авах боломжийг 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол маань олгодог юм аа. За ингээд эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлөгний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. За эхний бөмбөлөгний дугаар 3. За хоёр дахь бөмбөлөг гарцгаая. Хоёр дахь бөмбөлөгний дугаар за 2 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа маань. Хоёр дахь бөмбөлөгний дугаар 2. 3 2 гэсэн 2 бөмбөлөг одоогоор гарч ирсэн байгаа. За 3 дахь бөмбөлөг харцгаая. 3 дахь бөмбөлөгний дугаар 4 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. 3 дахь бөмбөлөгний дугаар 4. За үзэгчдээ илүү ойрхон харуулахын тулд бөмбөлгүүдийг зөв харуулад байрлуулъя. 4 гэсэн бөмбөлөг гарч ирсэн. За 4 дахь бөмбөлийг одоо харцгаая. 4 дахь бөмбөлөгний дугаар тэг гэсэн бөмбөлөг гарч ирлээ. 4 дахь бөмбөлөгний дугаар тэг. 3 2 4 тэг 3 2 4 тэг гэсэн 4 бөмбөлийг үзэгч та 4D-ийн 2 дугаар зэргийн тохирол дээр яг энэ дараалалаар нь тааж чадсан бол өөрийн тавьсан бацаагаа 1000 дахин үржүүлж авч байгаа гэсэн үг юм.
За үргэлжлүүлэн дөрүүдийг тоглож байгаа үзэгчдийн маань сүүлчийн боломж үе дөрүүдийн 1-р зэргийн тохирлыг одоо явуулах болно. За дөрмийн хувьд бол мөн яг адилхан тгээс 9 хүртэлх нэг орондоо тооноо 4 удаа давхцсаар шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлийг бий болгосон байгаа. За эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс мөн санамсаргүй гарч ирэх 4 бөмбөлийг үзэгч та яг дараагийн дагуу тааж чадсанаар өөрийн тавьсан базаага 2 мянга дахин өсгөж авах боломжтой гэсэн юм. За дөрүүдийн дээр бол үзэгчд маань 4 оронтой таг бөглөдөг. Тэгэхээр бидний төрсөн ан сар өдрөө бол 4 оронтой байдаг шүү дээ. Магадгүй төрсөн ан сар өдрөө бичээд машиныхаа дугаарыг за ер нь танд аз авчирдаг 4 таг бөглөөд та өөрийн тавьсан базаага 500 1000 2000 дахь өсгөж авах боломжийг дөрүүдийн маань олгодог. За миний санаж байгаагаар бол дөрүүдийн яг 1-р зэргийн тохирол дээр өөрийн төрсөн өдрөөрөө бөглөөд 2 сая төгрөгийг хожиж ясан азтан тодорч байсан. Магадгүй өнөөдөр бас тэр азтны залгамж болоод магадгүй өнөөдөр азтан тодорох болоо гэсэн гордлого надад байна. Тэгэхэд үзэгчдэд амжилт хүсье. Дөрүүдийн 1-р зэргийн тохирлоо одоо явуулцгаая. За шилэн хоргонд маань 40 ширхэг бөмбөлөг маань ямар ч асуудал яригдаж байгааг үзэгч та харж байна. Тэгэхээр эдгээр 40 ширхэг бөмбөлгнөөс үзэгч та гарч ирэх 4 бөмбөлийг мөн яг дараагийн дагуу тааж чадсанаар тавьсан базаага 2000 дахин хөржиж авах боломжтой. За ингээд ихний бөмбөлөг гарч ирсэн. Ихний бөмбөлгний дугаар 1. За ихний бөмбөлгний дугаар 1. Хоёр дахь бөмбөлийг харцгаая. Хоёр дахь бөмбөлгний дугаар 2. За 1 2 гэсэн дараалтаагаар бөмбөлгнүүд маань гарч ирж байна. За 3 дахь бөмбөлг харцгаая. 3 дахь бөмбөлгний дугаар 6 гэсэн бөмбөлг гарч ирж байгаа юм байна. 3 дахь бөмбөлгний дугаар 6. За үзэгчд маань 6-гийн тооны дор мөн 6-аас байгааг харж байгаа. За одоо харин 4 дахь бөмбөлгний маань дугаар 9 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. За мөн энийг эргүүлээд харуулж үзэгчдэд 6 9 гэсэн хоёр бөмбөлөг маань доороо тус тус зураастай байгаа. 1 2 6 9 1 2 6 9 гэсэн дөрвөн бөмбөлөг дөрүүдийн 1-р зэргийн тохирол дээр маань гарч ирсэн байна. Та 1 2 6 9 гэсэн энэхүү дөрвөн бөмбөлгийг яг энэ дараалалаар нь л тааж чадсан бол тавьсан базаагаа дөрүүдийн 1-р зэргийн тохиролоор 2000 дахин хуржуулж авч байгаа гэсэн үг. За ингээд дөрүүдийг тоглосон үзэгчдэд баярлалаа. Дөрүүдийгээс манаас 3 боломж байсан учраас 3 боломжоос мань тус бүр мэдээж ацтангууд тодорсон гэдэгт итгэлтэй байна. За үргэлжлүүлэн 50 сая төгрөгийн хонжиртай 6D jackpot тоглолтыг одоо явуулах болно. За дөрмийн хувьд бол дөрүүдийгээсээ бага зэргийн өөр болоод ирж байгаа. Тэгэхээр шилэн хоргонд маань тгээс 9 хүртэлх цифр бүхий нэг оронтой тоонууд 6 удаа давхцсан байгаа. За өөрөөр хэлэх юм бол 60 ширхэг бөмбөлөг байрласан байгаа гэсэн юм. За эдгээр 60 ширхэг бөмбөлгнөөс үзэгч та гарч ирэх 6 бөмбөлгийг дараалал урдаас нь болон хойноос нь тааж чадсан тохиолдолд 50 сая төгрөгийн эзэн болох боломжтой. За 6-ийн маань бас нэгэн онцлог юу вэ гэхээр та 2 бөмбөлгнөөс дээш 2-аас 5 бөмбөлийг тааж чадсан тохиолдолд 1500 төгрөг, 15000 төгрөг, 150,000 төгрөг, сая 500,000 төгрөгүүдийг бас тус тус хожих боломжтой байдаг. За мэдээж хамгийн өндөр хонжир бол 50 сая төгрөг байдаг. За ингээд тоглолтын дундуур ямар бөмбөлгнүүд хэдэн төгрөгийн болцлыг хангаж байгаа та бүхэндээ тайлбарлах олон. За хамгийн гол нь дараалал урдаасаа болон хойноос 2-оос илүү бөмбөг тааж чадах юм бол үзэгч та ацтан болох боломжтой гэдээ хамгийн хэлбэрээр ойлгох боломжтой юм. За ингээд өнөөдрийнхөө 6-д тохирлыг явуулъя. Үзэгчид маань анхаарлаа хандуулаарай. Магадгүй бид нар өнөөдөр 50 сая төгрөгийн азтныг гэрч болох магадлалтай. За ингээд үзэгчтэй амжилт хүсье. За шилэн хоргонд маань одоо бол 60 ширхэг бөмбөлөг эргэлдэж байгаа. Эдгээр 60 ширхэг бөмбөлгнөөс үзэгчтэй гарч ирэх 6 бөмбөлийг дараалал урдаас нь болон хойноос нь зүтааш чадсан тохиолдолд 50 сая төгрөгийг хожих бүрэн боломжтой байдаг юм аа. За ингээд ихний бөмбөлөг гарч ирсэн. Ихний бөмбөлгний дугаар 3 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Ихний бөмбөлгний дугаар 3. За одоо 2 дахь бөмбөлөг гарч ирсэн. 2 дахь бөмбөлгний дугаар. За 2 дахь бөмбөлгний маань дугаар 7 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байна. Үзэгч маань сайн харж байна. 7 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа. 3 7 гэсэн энэ бүх 2 бөмбөлийг та зөв урдаас нь дараалал нь тааж чадсан тохиолдолд 1500 төгрөгийн азтан болж байгаа. За дараагийн бөмбөлөг буюу 3 дахь бөмбөлгний дугаар мөн 7 гэсэн бөмбөлөг гарч ирж байгаа юм байна. 3 7 7 гэсэн энэ бүх 3 бөмбөлөг бол 15,000 төгрөгийн азтыг тодруулах боломжийг олгож байгаа. За 4 дахь бөмбөлөг гарч ирсэн. 4 дахь бөмбөлгний дугаар 5. 4 дахь бөмбөлгний дугаар 5. 3 7 7 5 гэсэн энэхүү 4 бөмбөлгийг та урдаас нь дараалал нь тааж чадсан тохиолдолд 150,000 төгрөгийг хожиж байгаа. За дараагийн бөмбөлөг буюу 5 дахь бөмбөлгний маань дугаар 6 гэсэн бөмбөлөг байгаа юм байна. 6 гэсэн бөмбөлөг 3 7
гэсэн эдгээр бөмбөлгнүүдийг та зөв тааж чадсан тохиолдолд сая 500 мянган төгрөгийг хожиж байгаа. За одоо харин 6 дахь бөмбөлөг маань гарч ирсэн. 6 дахь бөмбөлөгний дугаар тэг. 6 дахь бөмбөлөгний дугаар тэг. 3 7 7 5 6 тэг. 3 7 7 5 6 тэг. За энэхүү 6 бөмбөлгийг үзэгч та урдаас нь болон хойноос нь яг дараалал нь тааж чадсан тохиолдолд бол 50 сая төгрөгийг хожиж байгаа. За дөрөв үзэгчдэд тайлбарлаж ирсэн 3 болон 7 гэсэн бөмбөлгүүдийг та урдаас нь тааж чадсан тохиолдолд 1500 төгрөгөөс эхэлж байна гэсэн болвол за мөн тэг 6 гэсэн эдгээр бөмбөлгүүдийг та мөн хойноос нь дараалал нь тааж чадсан тохиолдолд мөн 50 сая төгрөг за мөн 1500 төгрөгөөс эхлээд сая 500 мянган төгрөгүүдийг тус хожих боломжтой гэсэн үг юм аа. За ингээд 6 тэгээс маань бол маш олон азтнууд тодордгоор онцлогтой тэгээд мэдээж азтан тодорсон гэдэг сэтгэлтэй та бүхэндээ баяр хүргэе. За үргэлжлүүлэн хамгийн өндөр хонжиртой тохирлоо одоо явуулах болно 120 сая төгрөгийн хонжиртой 642 жекпот тоглолтыг одоо явуулах болно. Үзэгчд маань дүрмээ маш сайн сонсоод аваарай. Шилэн хоргонд маань та бүхний харж байгаачлан 1-ээс 42 хүртэлх 42 ширхэг бөмбөлөг байрласан байгаа. За өөрөөр хэлэх юм бол нэг бөмбөлөг ердөө нэг л байгаа гэж та ойлгож болох юм. Эдгээр 42 ширхэг бөмбөлөгнөөс санамсаргүй гарч ирэх 6 бөмбөлийг үзэгч та дараалал огт харгалзахгүйгээр тааж чадсан тохиолдолд энэ хүү 120 сая төгрөгийг хожих боломжтой. За мөн бас боломжуудыг одоо та бүхэндээ хэлэх гэж байна. Тэгэхээр 642 дээр маань 7 дахь бөмбөлөг буюу бонус бөмбөлөг гэж гарч ирдэг. Тэгэхээр бонус бөмбөлөгний тусламжтай үзэгч та эхлээд гарч ирэх үндсэн 6 бөмбөлгнөөс 3 бөмбөлөг, 4 бөмбөлөг, 5 бөмбөлийг таагаад за мөн бонус бөмбөлөг буюу нэмэлт бөмбөлгөө оролцуулан тааж чадсан тохиолдолд 100000 төгрөг, 300000 төгрөг, сая 200000 төгрөгүүдийг тус 12 сая төгрөгийг тус хожих боломжтой байдаг юм шүү. 642 манаас үүгээрээ ялгаатай. Урмын хонжир нь 100000 төгрөг гэдэг бол бас нэлээд хэдэн тасалбар худалдаад авчих мөнгө шүү дээ. За тэгээд үзэгчд маань бол 642-ийн дүрмийг маш сайн ойлгосон баха. Тэгээд өнөөдөр магадгүй бүгдээрээ хамтдаа байж байгаад 120 сая төгрөгийн азтныг за эсвэл 12 сая төгрөгийн азтныг тодруулах юм билүү юу нэмагаад та бүхэн маань илүү анхаарлаа хандуулаарай. Яг энэ цаг мөчид та бүхэн Монголын хамгийн өндөр хонжиртой үндэсний латрын азтнуудыг тодруулж байгаа нэгэн гэрч болж байгаа гэдгээ санаарай. За ингээд үзэгчдэд амжилт хүсье 642 тохирлоо явуулъя. Шилэн хоргонд маань 42 ширхэг бөмбөлөг эргэлдэж байна. За эдгээр бөмбөлгнөөс үзэгч та дараалал огт харгалзахгүйгээр 6 ширхэг бөмбөлийг тааж чадсан тохиолдолд 120 сая төгрөгийн азтан болох боломжтой. Дараалал огт харгалзахгүй гэдэг маань одоо үзэгчдэд гарч байгаа хамгийн том боломж гэж ойлгож байна. За эхний бөмбөлөг гарч ирсэн. Эхний бөмбөлгний дугаар 34 бөмбөлөг гарч ирж байгаа. За одоо хоёр дахь бөмбөлгийн хамтдаа харцгаая. Хоёр дахь бөмбөлгний дугаар 21. Хоёр дахь бөмбөлгний дугаар 21. 34 21 гэсэн хоёр бөмбөлөг одоогоор гарч ирсэн байгаа. За дараагийн бөмбөлөгний дугаар 14. Дараагийн бөмбөлөгний дугаар 14. 34 21 14 гэсэн гурван бөмбөлөг одоогоор гарч ирсэн байна. За дөрөв дэх бөмбөлөг буюу дараагийн бөмбөлөгний дугаар 42. Дараагийн бөмбөлөгний дугаар 42. 34 21 14 42 гэсэн дөрвөн бөмбөлөг одоогоор гарч ирсэн байгаа. За 5 дахь бөмбөлөг гарч ирлээ. 5 дахь бөмбөлөгний дугаар 17. 5 дахь бөмбөлөгний дугаар 17. 34 21 14 42 17. За 6 дахь бөмбөлөг буюу 642 тохирлын маань үндсэн 6 бөмбөлөгийн хүү гарч ирсэн байгаа. 6 дахь бөмбөлөгний дугаар 13. 6 дахь бөмбөлөгний дугаар 13. За одоо хамтдаа бонус бөмбөлгийг харцгаая. Бонус бөмбөлөгний дугаар За бонус бөмбөлөгний маань дугаар 25 гэсэн бөмбөлөг гарч ирж байна. Бонус бөмбөлөгний дугаар буюу 7 дахь бөмбөлөгний маань дугаар 25 гэсэн бөмбөлөг гарч ирсэн байгаа. За ингээд үзэгчдтэй үндсэн 6 бөмбөлөг буюу 642-ын 120 сая төгрөгийн азтныг тодруулах 6 бөмбөлөгний дугааруудыг танилцуулъя. 34 21 14 42 17 13 34 21 14 42 17 13. За энэ хүү 6 бөмбөлөг бол 120 сая төгрөгийн азтныг тодруулсан үндсэн 6 бөмбөлөг байгаа. За эдгээр үндсэн 6 бөмбөлгөөс 3 4 5 бөмбөлгийг за энэ хүү 25 гэж гарч ирсэн бонус 7 дахь бөмбөлөгтэй үзэгч та зөв тааж чадсанаар
хамгийн гол нь дараалал огт харгалзахгүйгээр зөв та чадсанаа шүү. Та бүхэн маань 10,000 төгрөгийн урмын хонжир. За тэгээд мэдээж 300,000 төгрөг 12 сая төгрөгүүдийг тостос 642 тохиролтоор маань хоцсон байх магадлалтай гэсэн үг юм аа. За ингээд өнөөдрийнхээ тохиролтой хамтдаа байж Монголынхаа үндэсний лотерейн алан азнуудыг бидэнтэй хамтдаа тодруулсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Ташрамдуулахаа та бүхэн манай тасалбар борлуулах цэгүүдээс тасалбараа худалдан аваад тоглох хуудасаа бүгэлснээр тохирол маань оролцох боломжтой байдаг юм шүү. Мэдээж тохиролд аваад хаваг баасан гаргуудын 17 цаг 30 минутанд үзэгч та бүхэндээ Icon Цэгийн болон үндэсний лотерейн Facebook-ийн албан ёсны хуудасаар шууд хүрдэг байлаа. Ингээд бидэнтэй хамтдаа байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Баасан гаргийн дугаар хүртэл түр баяртай.